Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ирээдүйн инженерүүд улсын 3 дугаар олимпиадад оролцох гэж байгаа нийт сурагчдаа амжилт хүсье. Ингээд та бүхэндээ өнөөдөр ирээдүйн инженерүүд улсын 3 дугаар олимпиадын жишг шалгалтыг хэрхэн өгөх талаар заавар бичлэгийг ирээдүйн инженерүүд улсын 3 дугаар олимпиадыг зохион байгуулах хорооны зүгээс та бүхэнд хүргэж байна. Намайг Амар сайхны Түшинбаяр гэдэг. За ингээд та бүхэндээ тайлбар өгье. За бид нэр Б бүтжийн хэсгээс шалгалтаа өгтөө e-learn цэг сэгт цэг едүү цэг имэн гэсэн шинжилгээ ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн захим сургалтын системээр шалгалтаа өгнө. За энэхүү системээр шалгалтаа өгөх тулд бид нэр таны мэйл хаягаар username болон password буюу одоо нууц үг хоёрыг бол илгээсэн байгаа. Та тэгэхээр username хэсэг дээр өөрийнхөө хэрэглэгчийн нэрээ бичээд password буюу одоо нууц үгийн хэсэг дээр нууц үгээ бичиж орно. Username хэсэгт хэрэглэгчийн нэрээ бичнэ. Та хэрэглэгчийн нэрээ нууцдах ёстой. Учир нь гэвэл таны эрхээр өөр хүн шалгалт өгөх ёсгүй. Та зөвхөн шалгалт өгөх өдөр тухайн шалгалтын хэрэглэгчийн явуулсан эрх нууц үгээрээ шалгалтын тестийн систем рүү орж шалгалтаа бүгэлнэ. За ингээд нэвтрэгдэж дураа дарна. За амжилтаа нэвтэрч орсон бол таны хэрэглэгчийн нэр одоо нууц үгээр амжилтаа олсны дараа таны хэрэглэгчийн нэрийн дэлгэцийн баруун дэд булан дээр гараад ирнэ. За үүний дараагаар та dashboard товчдуурын хажуу талд байгаа My Courses гэсэн зэс рүү орно. За энэ зэс рүү орсны дараагаар зэс дотор ирээдүйн инженерүүд 2025 гэсэн олимпиадын зурагтай хэсэг байгаа. За энэхүү олимпиадын нэрэн дээр тогшоод орно. За тогшиж орсны дараагаар ирээдүйн инженерүүд 2025 гэсэн улсын олимпиадын зурагтай мэдээлэл дахин гарч ирсний дараагаар яг доор нь ирээдүйн инженер жишг шалгалт гэсэн юм шалгалтын материал байж гэн. За энэ шалгалтын материал дээр тогшиж орсноор та шалгалтаа өгнө. За ингээд жишг материалын шалгалтын хэсэг рүү нэвтэрч орсны дараагаар attempt quiz гэсэн төвчдөрийг дарна. За энэ төвчдөр дээр дарснаар та шалгалтаа эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр та жишг шалгалтыг өгснөөр шалгалтанд орохоос өмнө өөрийгөө тодорхой хэмжээний шалгалтаас өмнө бэлдэж авна гэсэн үг. За ингээд шалгалтаа эхлэе. За эхний асуулт бол гарч ирсэн байна. За энэ бол физикийн асуулт байж гин. Резистор 1 5 Ом гээд резистор 2 5 Ом гэсэн байна. За энэ дээр бол та өгдлөө бичнэ. Нэгсэндээ шалгалтын хэсгийг та бүхэнд одоо тайлбарлах юм бол таны шалгалтын тестүүдийн үндсэн гол хэсэг дээр гарч ирнэ. За дээр нь хугацаа маань гүйжээн гэсэн үг. Одоо хэдэн минут үлдсэн нь. За баруун талд хэдэн тест байгаа тухайн тестийн хэсгүүд гараад ирнэ. За ингээд та шалгалтынхаа бүгд хэсгээ дотроо бүгд хэсэг дээр нь тоогоо бүгж оруулсан бол тухайн хэсгийн дараагийн одоо шалгалтын материал руу орохын тулд 2 дугаар тест рүү орохын тулд next page гэсэн төвчдөрийг дарна. За next page гэсэн төвчдөрийг дараа ороход дараагийн тест гараад ирнэ. За түрүүн бол нөхдөг тест байсан бол одоо бид нар бол ийм сонгодог тест сонгохоор байна. За энэ дөрвөн өгдлөөс аль нэгийг сонгох нь байна. За ингээд сонгодог тестээ сонгосны дараагаар бид нар next page гэсэн төвчдөрөөр дарна. За ерөнхийдөө дэлгэц маань жижигхэн ардаад байвал энэ хажуу талын цонхыг бол X дараа хаачиж болно. За ингээд төвдөө гараад ирж байна. За хэдэн тест бүгдээ явж байгаагаа харъя гэвэл түрүүний энэ төвчдөрөөр бол дараад нээж өгч болно. За энэ төвчдөр маань баруун дэд булан дээр байгаа Open Block Drawer гэсэн нэртэй төвчдөр байгаа. За одоо дараагийн 3 дугаар тестэн дээр юу хийх вэ гэхээр 3 дахь тестийн дугаарын дээр question 3 гэж гарч ирж байна. За энэ дээр та энэ хүү тестийн дагуу бодолтой хийгээд энэ дээр хариултаа бичнэ. За багш нь зүгээр шалгаж байгаа учраас дуурын тоо оруулж байна. За энийгээ дуусны дараагаар next page руу дарж орж болно. За ингээд дөрөвдүгээр тестээ мөн дараах байдлаар сонгох нь байна. За энэ дөрөв хариултаа аль нэгийг асуусан байж байна. За дөрөв хариултаа сонголоо. Next page. За мөн дараагийн тест маань бас ялгаагүй энэ дөрвөн сонголтын аль нэгийг сонгосон байж байна. За энийгээ дараа сонгоно. За дээрэс нь төрөл бүрийн зурагтай видео өчтөй тестүүд байх учраас та бүхэн маань тестүүдийн зааврыг сайн уншаад эндээс ингээд бүгдлүүд next page-ээр явах боломжтой. За мөн тестүүдээ эхнээс нь эхлэхгүйгээр шууд арын тест руу өвсөж орыг бол 50 дугаар тестэн дээр ингээд тогшоод орох боломжтой.
За мөн 45 дугаар тест рүү ингэж орж болно. 39 бол ийм байж гэн те. 6-аар өгөөд энэ дүрийн бодолт нь аль вэ гэж байна. За ингэ сонгоод next page-д дарчна. Таны бүгэлсэн тестүүд саарл өнгөөр ингэж дүүрж харагдах юм байна. За 19 дахь тестүүд ингэж орж иж байна. За томьёогоор бол нөхөж бичих нь байна. Нөхөж бичгтээ хариултан дотор ямар ч зай авч болохгүйг анхаарна гэсэн байна. За одоо жишээлбэл би багш нь жишээ ингэж бодолтыг бол хийлээ. Та хэрэг шалгалт өгж явах явцад одоо тоо бүглэх ёстой газар ямар нэгэн андуураад одоо тоо бүглэж яваад текст юм уу одоо бүсэг бичих юм бол таны тэр бүгэлсэн тест маань алдаа заана. За яаж алдаа заадаг вэ гэхээр ингээд түрүүний quiz navigation буюу нөгөө 50 асуулттай хэсэг дээр очиж харангууд анхаарлын тэмдэг гараад ирсэн байна. Улаан бүтээн гурвалжин. За энэ дээр тогшиж ороод хаана алдаа зааснаа харна. За энэ дээр англиар бичсэн байна те. За таны асуулт бол бүгд одоо тоогоор хариулах ёстой гэдэг. За энэ дээрээс нь харж агаад энэ хүсгээ тоогоор сольж өгнө. За ингэснээр та асуултаа зөв бүглөнө гэсэн үг. Тэгэхээр шалгалтанд орж байгаа сурагчид маань асуултаа бүглөхдөө текстээр биш бичих хэсэгт нь текстээр бичээд тоотой хэсгээр тоогоор бичих ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. За мөн 18 дугаар асуултыг бас шалгалт өгж явахдаа текстээр бичсэн байж гин. За энэ дээр тоогоор бол оруулж өгөх ёстой байгаа. За ингэ оруулж өгсөний дараагаар таны асуулт одоо бүрэн болж одоо ингэж саарл болно гэсэн үг. Шалгалтын материалыг бүглээ явж явах явцдаа заавраа сайн унших хэрэгтэй. Зөвхөн бүхэл тоон утгыг оруулна гэсэн үед зөвхөн бүхэл тоог оруулна. Бутгаа тоо оруулж болохгүй. Тэгэхээр та бүхэн маань заавраа сайтруу уншаарай. Тэгэхгүй бол заавраа буруу уншснаас болж шалгалтын дүү маань буруу орох магадaltaй байгаа. За дараа нь тухайн хариултыг зөвхөн 10-ийн зэргээр илэрхийлж бичнэ үү гэсэн байна. Одоо 10-ийн зэргээр илэрхийлж болно. За зэргийг бол дээш харсан сумаар бичдэг тийм үү? За ингэж бичих жишээ нэ. За ингээд ерөнхийдөө асуултуудаа зөв бүглэх ёстой байгаа. Хамгийн сүүлийн тестийг бүглөөд дууссаны дараагаар одоо таны бүглөөд дууссан тестүүд маань quiz navigation хэсгээр ингээд 50-аас хаалтаж харагдана. За ингээд хаалтаж харгасан хэсгээр та энэ 50 quiz navigation хэсгээр байгаа 50 асуултын доотлын finish attempt туслуудыг дарж болно. Аль эсвэл энэ үндсэн тестийн хэсгээр байгаа finish attempt туслуудыг дарж болно. Та нэгэнд finish attempt туслуудыг бүрэн бүгэлсэн бүглөөгөө дарах юм бол таны бол тест бол одоо өөрийнхөө тестийг баталгаажуулах хэсэг рүү орж иж гин гэсэн үг. За энэ дээрээс ингэж хараад таны бүглөөгүй тестүүдийг харах хэрэгтэй. Бүглөөгүй тестүүд бол баруун дэлгэцийн баруун талд quiz navigation хэсгээр бол саарл өнгөтэй байгаа. За мөн энэ дээр бол бүглэгдөөгүй хэсэг нь тодорхой гараад ирнэ. За энийг ингээд бүглөөд бүрэн болсон байвал та submit all and finish гэсэн төслөөрөө дараад өгнө. За энэ төслөөрийг дарснаар таны шалгалтын материал манай шинэ тухайн технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн захин сургалтын систем рүү автоматар илгээгдэнэ. За ингээд дахиад асууж гин submit all your answer and finish гэж асууж гин. За энэ дээрээс бид нэр submit all and finish буюу одоо нэгсэндээ та бүх асуултаа зөв хариулснаа зөвшөөрж гинүү гэж байна те. За энэ дээр submit all and finish төслөөрөө дарна. За ингээд дарснаар таны оноо бологдож тухайн сервер рүү өгөгдөл маань илгээгдэх юм аа. За энэ дээрээс та өөрийнхөө бүгэлсэн 100 онооноос хэдэн оноо авсныгаа харах боломжтой. Хэр хугацаанд бүгэлснээ бас үзэх боломжтой. За мөн өөрийнхөө бүгэлсэн тестийн хугацааг бол бас харах боломжтой байна одоогоор. За дараа нь одоо бид нэр бүглөөд дуусны дараагаар та тестийн системээсээ гарахыг хүсвэл баруун дээд цонхон дээр байгаа өөрийнхөө хэрэглэгчийн зурган дээр дараад log out гэсэн төслүүр дээр дарснаар та энэ хүү тестийн системээс гарах боломжтой. За ингээд бидний бичлэгт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Ирээдүйн инженерүүд улсын 3 дугаар олимпиадад амжилттай оролцож өөрийгөө хүч чадалт оюуханаа сориороо танд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.